Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Зохиолч Данагийн ойдов. Аимшигт туршилт. Нэгдүгээр хэсэг. Ардчлалын өмнөх азгүй учрал. Жижигхэн тасалгаанд дүүрэн багаж төхөөрөмж, голдон бөмбөр шилэн бүрхүүлтэй ер бусын сав байх бөгөөд тэр бүхэн хоорондоо нарийн бүдүүн утсаар холбогдсон харагдана. Сонгохны хар хөшгөний завсраар нарны туяа шагаан тэр бүхэн хэсгийн гэрэл төлхийг стооцвол өрөө нийтдийн бүдэг булан шаргал туяагаар гэрэлт хагаад голдон байгаа шилэн бүрхүүлтэй савны тагийг нээхэд дотор нь хүн хөвтгөд зориулсан зай байх бөгөөд зөөлөвчтэй торгомсог эдээр доторлсон авсыг санагдуулна. Цэнгэл гард хоёр багаж төхөөрөмжийн холболт тоон хэмжүүрийн заалтуудыг сахим тооцоолуурын дэлгэцээр шалган за одоо бэлэн боллоо. Хяналтынхаа өрөөний төхөөрөмжүүдийг шалгая гэд гарлаа. Хяналтын өрөө нь бас л сахим тооцоолуур бүхий лазерын ба дуу авай дүрснүүдийн төхөөрөмжийн удирдах самбар бүхий хүний биеийн байдлыг хянах мэдрүүлүүд даралт, халуун, зүрх судасны зохилтын хэмжүүрүүдийн хяналтын багаж ажээ. Гард би туршилтанд орно гэж бодож байна. Гэхэд Цэнгэл үгүй чи ихнэр хүүхдтэй хүн шүү дээ. Ийм аюултай туршилтанд орж болохгүй. Юмыг гэж мэдхэв. Муу юм болоо гэхэд надад бол татлаа төтлөө байх биш. Тэгж болохгүй. Чиний ирээдүйн өмнө чинь байна шүү дээ. Хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргал амсаагүй байж. За тэгвэл хоёулаа хэн норхогоо хуруудаа шийдчих. За тэгье. Гэд гард Цэнгэлтэй 3 дахин хуруудахад Цэнгэл ялж тэр авс шиг савнд орох боллоо. Хэн туршилтанд орох нь баталгаа гаргаж гарын үсэг зурх ёстой хуудас өмнөх ширээн дээр нь байна. Эдүгэ миний бие өөрийн сайн дураар уурах тархины өөрчлөлтийн хүнд мэсэл хийлгэж аимшигын ертөнцөөр аялах болсон учраас аз дутан бүрэн өсөн унтах тохиолдол гарвал миний найз хамтран зүтгэгч мэсэлж сэтгэл судлаач түнд ямар нэгэн ялгүй гэдгийг батлан энэхүү бичгийг уйлдэв. Гэд гарын үсэг зурх он сар өдөр тавигцаа үлдээжээ. Цэнгэл хэсэгхэн хугацаанд эвгүйрхсэн боловч зоримог шийдэмгий байдлаар хуудсыг авч бөглөн гарынхаа үсгийг зурлаа. Үнэн хэрэгтэн тэд хийсэн багаж төхөөрөмж боловсруулсан аргадаа найдаж байгаа учраас энэ аимшиг туршилтыг нууцаар хийхэд хожимын шийтгэл ирэхгүй гэдэгт итгэсэн ажээ. Цэнгэл туршилтанд орохын өмнөх бэлтгэлд орж боловсруулсан хөтөлбөрийн нарийн гормыг гүйцэтгэсний дараа авс шиг савнд орж дээшээ харан хөвтөд битүү тагийн тавилахын өмнө найз гардтайгаан үнсэлдэн хоёр биендээ амжилт хүсэв. Гардын боловсруулсан нууц хөтөлбөрийн дагуу багаж төхөөрөмж ажиллаж эхэллээ. Хаврын үдэш хотын захын бөглөө гудамжинд тас харангүй. Хашаа хороонд гахаа дахианы болон сайлын үнэний манаач ноход дуу дуугаан чагнан хуцалдан. Цэнгэл урдм нь явж үзээгүй гудамжаар явхтаа жаахан эвгүрхэн ийш тийшээ харан алхална. Хот маань их л хөгжсөн дөө. Гэхдээ захын хорооллоор харанхуй гудамжтай хэвээрээ. Нэг талын хөв татлаач нөгөө тал нь дахиад л навсааж орхино. Юм бүхэн ян там болох нь ч өдий байна да. Амьдралч эрентэй бараамтай гэж үнэн шүү. Хэмээн бодж явтал харанхуй булангаас гэнтхэн хоёр хүн гарч ирээд битгий дуур гэд хутга тулах нь сарны бүдэг гэрэл гэлэлцэв. Цэнгэлийн дотор бал хийж яахан мэдэхгүй зогсдол нэг нараас хоёр гарын дарж цээжтэй хамт тэврэхэд нөгөө намруу ямар нэгэн даав уучглээ. Цэнгэл эсэргүүцэл үзүүлэх гэсэн боловч тэвэрсэн хүний ер бишийн тэнхэг мэдрэх төдийхнөр өнгөрлөө. Биднийг дагаад яваад бай. Зүгтх орлого гаргах юм бол амьгүй болно гэдгийг чинь сануулчихъя гэсэн сөнгөдөө хүйтэн дуу сонсогдов. Гараан ардан хөлөөссөн Цэнгэл замчлагч хүний араас алхалан нөгөөд нь туугдана. Цэнгэл ямар нэг юм хэлэх гэж бутнан хэдэрлэн зогсоход урдны явсан хүн эргэн хараад одоо орлоод хүн дуулахаар биш алчуурыг авчих. Амьсгаад олигтой ч явахгүй юм гэв. Цэнгэл шүлсэн хаяж цовныхаа ингрээс хазан амаан арч хайдаад та нар надаар яах гээд байгаа юм бэ? Яах энэ одоохон мэдэх болно.
Заалив яв түргэл гэсэн нөгөө сөнг зэвэн дуу сонсдохгүй араас нь балиусны үзүүрээр хатгах нь мэдрэгдэв. Тэд явсаар оршуулгын газар ирлээ. Эрвид сервисэн хөшөө, арзгар хайс, сервэлзэг салхинд чимээ гарган сэржигнэх давуу цаасхан, цэнгэлийн сэтгэлд сэр хийсэн айдсгүй завжрахгүй, хойгор урдуур нь сэвс алхалах чөтгөрийн гүйдлийг санагдуулна. Амьд хоёр чөтгөрт туугдж явахтан цэнгэл муусан дээрэмжтийг дээ гэж үзэн ядаж байсан бол одоо шөнийн цагт хизээж очиж үзээгүй оршуулгын газрын аймар дүр сэтгэлийн өвдөхөнө. Салхин хүртэл зэвүн нэгийг шивнэнэ. Эзний хүлээн буй ухсан нөхнүүд харлах нь шулмсын үүргэгч мэт. Өнөөдрхөн оршуулсан шарил дээрх баглаа цэцэг салхины аясаар ганхан хажуугаас нь ухсхийг шиг болж цочооно. Ямар ч сэжиг гарахгүйгээр сэмхэн алхалж бидний хийгснийг л хийх хэрэгтэй. Эс тэгвэл энэ хутга зүрхэнд чинь ойрхон байгаа шүү гэж тэдний нэгэн дахин сануулав. Удалгүй нэгэн шарилын дэргэд ирж цэнгэлийн гарын хүлээсийг тайлан гарт нь хөрз жото бариулаад энийг ух гэж тушаалаа. Шарилын дээд талын зуурмаг гүйцэд хатаагүйг бодоход өнөөдрийнх бололтой. Ухсаар байтал ээлс гарч ирэв. Авсны модон таг хөрсний үзүүрт мэдрэгдэхэд хөлсөн тусалсан цэнгэлийн тухайд хамгийн хүнд мөчөрлөө. Элсийг гаргасны дараа тэдний нэг нь хажуу талд нь байгаа боолтыг таслаад тагийг ав гэлээ. Авсны хажуугийн нарийнхан зайд хөлөөн зоож зогссон цэнгэл аргун эрхэнд хэлснээр нь гүйцэтгэв. Лойверчтийн нэг шарил руу гарч идэн тусгахад торгоор бие нороож нүрийн хадгаар бүтээсэн цогцос харагдана. Тэгтэл тэдний ахлагч нь болтой дээрэнгүй нэг нь наадхын хаан ороолтыг тайл гэв. Цэнгэлийн гар чичрэн хамаг биеийнх нь хүйтэн хөлс чихрэн ухаантай өгөө хоёрын хооронд торгоны аль нэг хэсгээс тодтол нүрийн бүтээсэн хадагны хамт хөврөн залуухан эмэгтэй хөхөрчм утсан дүр гар чийдэнгийн гэрэлд тодров. Тэгтэл наадхыч нь баруун гарын дунд хурунд чулуун шигтгэхтэй алтан бөгж ядам хурунд нь цул шижир бөгж бий. Тэрнийг ав гэж нөгөө хүн өөрөн эвгүрхснээ нууж ядан хоолой нь ялимгүй чичрэн зандраад гар чийдэнгийн шарилын гар орчим тусгалаа. Цэнгэл арга буюу баруун гарын тэмд чин шуунаас натхан дээш таттал чи ирэв гэж цогцсөмдөг шиг болов. Цэнгэл муухай ашихраад унлаа. Чи яасан бэ? Босооч гэж дуудан шарил дамнан унсан цэнгэлийг хөлөөрөн өшөгчөв. Тэр хөдөлсөнгүй. Тэгтэл манаачин зүгээс гэрэл гарч мотоциклийн дуу сонсогдоход дээрэмчэд сандралдан цэнгэлийг шарил дээр хэвтүүлэн тагийн тавиад шороогоор болохыг завдсан боловч амжилгүй хөшөөн дундуур сүлжин зүгтлээ. Оршуулгын манаач хэн нэгэн хүнтэй ирээд энэ хавьдал хүн хашгирах шиг болсон доо гэд гэрэл тусгай явснаа онгичж айсан шарилыг олоод энийг хараач ухчихсан байна гэж нөгөөг нь дуудав. Нэрээ тийм байх шүү дээ. Өчтөг хийн гэдэг байна гэд тонгойтол авсны таг хөдлөв. Итгэж ядан гайхаж зогсдол тагийн хажуу дэш нь унган дотороос нь хүн өндийлөө. Оршуулгын газар олон жил ажиллаж догшорсон ч тэд сандралд нь зүхтав. Цэнгэл тэдний хойноос хөөн хөөй зогс муусан дээрэмчэд та нарыг дээ. Би чөтгөр болцоход та нараас өшөөгөө авах гэж байна. Зогсцоо муусан овшнууд та нар надаас айх цагч нь болсон гэж галзуу хүн шиг хашгичин хөөлөө. Ингээд чухам юу болсныг бүү мэд. Цэнгэл нэг мэд хинэн найзынхан хамт ур ухаанаа шингээсэн битүү бөмбөр шилэн савн дотрон хамаг биеийн хөлөрчгсөн маш их ядарч сулжсан хэвдэж байгаагаа мэдрэн тарих идэвхжүүлэх месосол дуусаад би ухаан орж байна гэж бодов. Гэлээж гисэн тэр нэг хэсэгтэн өөрийгөө чөтгөр болсон мэтэр сэтгэн энэ тухайгаан найз профессор гарилдаан хэлэхэд хариудан чи чөтгөр болоогүй жирийн л хүн.
Чиний тархины үйл ажиллагаа жирийн хүнийхээс хавьгүй их хүчин чадалтай, идэвхтэй болж өнгөрснийг болон ирээдүг харах асар их ижидтэй болсон байх ёстой. Хамгийн гол нь саяын болсон үйл явдал бол чиний сэтгэхүйд үйлчилсэн хоосон бодол, хиймэл туршилт байсан гэдгийг байнга санаж байгаарай. Юуны өмнө тайван байх хэрэгтэй шүү. Эсвэл туршилтын үр дүн маань муугар төгсч магадгүй гэдгийг чи ч гэсэн өөрөө мэдж байгаа шүү дээ. Би ойлгож байна. Шүн л хэцүү юм. Нойрон дунд нөгөө муухай үйл явдал харагдаад тайван амарч болдоггүй. Өдөр болохоор толгой их өвдөх юм. Гээд тэд цааш ярилцсан. Энч баг хэрэг. Би жаахан гомоо юм хийсэн. Туршилтын үед чамаагаан тавиад туучих төгсөн шүү. Яагаад? Айснасаа болоо зүрх чинь хагарчих төгсөн. Хүн аимшигын зүйтлээд хашгирч босон хараач өөрийгөө сэрээдгүй бол зүүднээс сан болоод хүчч магадгүй юм шүү. Үнэхээр аимшигтай байсан шүү. Чи тийм амар юм яаж бодож олов? Чиний сэтгэл зүг судлаад юунаас айдгийг чинь мэдсэн. Яаж? Зохиолч Балдоржийн хэрэг жүжиг үзээд чи хүр ухуулж байгаа амар юм. Багдан хонь хариулж яваад ил тавьсан шарилтай тааралдаад өнгөлцгөө хагартал айсан гэж над ярьжсэн санаж гинөө. Санаж байна. Тэрнээс хойш нас орсон хүнийг ил тавьдаг аргыг шөөмжилдэг болсон юм. Минийхэр болч уг нь хамгийн зөв арга л да. Газар ухаж оршуулснаас болоод дэлхий шарилаар дүрч болох юм штэ. Өвөг дээдс маань ухаантай болсон шүү. Хүн амьд сэрүүндэн ээдээ бас олон амьтан хүртсэн дээ. Тэгэхээр эцэлсэн хойнон гандч гисэн амьтны идэж болох нь зөв гэж үздэг. Бас ил тавихад байгаль дэлхий газар широонд шин болдог аж. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос